Халелуя. Есүс эзэн минь танд баярлалаа. Яг энэ цаг мөчид Галил Монгол ахын дүүс чуулганы ахын дүүс бид эзэн таны өмнө ирж байна. Эзэн та бидний зүрх сэтгэлд өөрийн үнэн үгээ өгөх болтугай. Та бидний зүрх сэтгэлийг нээж эзэн та өөрийн оюун бодол болон бүхэл зүйлсээр эзэн та биднийг суралцахад тусалж өгөөрэй. Энэ цагийг хнээсэн тусал ариун сүнсээ та өдөртөөч гэж бидний аврагч эзэн Есүс Христ нэрээр гуйн даатан залбирлаа. Амен. За бүгдээрээ 2 дугаар Коринт 5-ын 20 дугаар ишлэл дээр ирье. Уучлаарай 17 дугаар ишлэл байна. Би эхлээд уншаад өгье. Тиймээс хэн нэгэн нь Христ дотор байвал тэрээр шинэ бүтээл мөн харагтун хуучин өнгөрч шинэ болсон байна. Өнөөдөр бид нар яагаад Христийн чуулганд, Христийн сүмд явдаг вэ, тийм ээ? Бид Христ дотор байх юм бол хүн болгон шинэ бүтээл мөн байгаа газараа байгаа цаг хугацаанд. Яагаад гэвэл бид өмнө нь Христийг мэддэггүй, итгэлийн амьдралыг мэддэггүй, Бурханыг мэддэггүй байхдаа гим нүгэлтэй байх үедээ бол үнэхээр өөрийнхөө дотоод мөн чанарыг ойлгодог байсан. Би бол гимгүй, би бол ямар нэгэн өөрийнхөө бие гэсэн бардам зангаараа явдаг байсан учраас ямар нэгэн байдлаар бид өөрийнхөө буруу бол үлийн зөвшөөрдөг байсан бол үнэхээр Христ дотор ирээд, Христийн чуулганд ирээд Бурханы үгээр, Бурханы ариун үнэхээр номлолоор бид нар өөрсдийнхөө биеийг дотоод зүрх сэтгэлээ нээсний дараа бид үнэхээр шинэ бүтээл болдог. Ялангуяа манай өнгөрсөн 11 сард 10 сард баптизм хүртсэн тийм ээ, шинэ ахын дүүс маань байгаа те. Гоё гоцтэй. Өнгөрсөн амьдрал, өнгөрсөн бидний хийсэн алдаа, өнгөрсөн бидний бүхэл хүний ой тоонд багтамж боломгүй бидний өөрсдийнхөө хийх, өөрсдөө ариусгах тийм ямар ч боломжгүй зүйлийг Есүс Христ Бурхантай эвлэрүүлж биднийг амарсан баг. Үүнд үнэхээр талархав штэ. Энд ирсэн хүн ахын дүүс бүгдээрээ Христ дотор шинэ бүтээл юм аа. Тэгээ та бүхэн бүгдээрээ харж удах хүндээ бид Христ дотор шинэ бүтээл шүү гэж мэдчилнөө. За 18. Энэ бүхэн Бурханаас ирдэг бөгөөд тэрээр биднийг Христээр дамжуулан өөртөөгөө эвлэрүүлвэ. Ийхүү эвлэрлийн үйлчлийг бидэнд өгчээ. Бурхан өөрөө хүн төрлөختөн гэмтэй учраас та нар гим нүглээс эргэж чадахгүй учраас өөрийн цорын ганц хүүгээ өгч явуулсан тийм ээ. Тэгээд хүүгээр дамжуулж Есүс Христээр дамжуулж бид Бурхантай эвлэрсэн. Тэгээд Бурхантай эвлэрсний дараа энэ эвлэрлийн үйлчлийг бас бидэнд өгсөн байна. Энэ эвлэрлийн үйлчлэл зөвхөн хүн төрлөختөн Бурхан хоёрын харилцаа мэд харагдаж байгаа боловч яг өнөөдрийн цаг нөхцөл байдал дээр ахын дүүс та бидний хооронд те, та бидний гэр бүл, найз нөхөд, ажлын талбар бүхэл зүйл дээр та бидэнд эвлэрлийн үйлчлэлийг та бидэнд Бурхан бас даатгсан байна. Яагаад Бурхан биднийг зөвхөн чуулганд үйлчлэлээрээ, чуулганд байснараа биднийг бол бид Бурханы хүүхдүүд гэж үзэж болохгүй. Бид чуулганаас гадуур бас чуулганаас өөр газар бас эзний үйлчлэл хийх бүрэн боломжтой. Өчигдөр мостаг үзсэн хүмүүс байгаа тийм ээ. Олон хүн байгаа те. Бүх хүмүүсийг гаргаж ирээд те. Үнэхээр пастрын номлол юу гэлээ? Зөвхөн чуулган дотор номлол байдгүй. Бүх салбартаа орчин үеийн залуусууд ялангуяа Бурханыг алдаршуулж байгаа бүхэл боловсрол, эрүүл мэнд, урлаг те байгаа салбартаа хүн болгон Бурханыг алдаршуулах боломжтой. Заавал пастор, заавал ахлагч, заавал сүм чуулганы сайн мэдээний багийн хүн Бурханыг алдаршуулдаг юм биш ээ. Тэр хүнд Бурхан бүхэл боломж, бүхэл мэдлэг боловсрал, бүхэл талантыг өгсөн учраас тэр байгаа талбартаа хүн Бурханыг алдаршуулах боломжтой гэж бид нарт хэлсэн тийм ээ. Яг түүнтэй адилхан энэ үйлчлэл буюу Бурханы эвлэрүүлгийн үйлчлэлийг бол хүн болгон хийх боломжтой. Яагаад тэгэхээр би Бурханыг мэдээд авсан, би Бурханы хүлээгээд авсан учраас би найздаа, нөхөртөө, ажлынхандаа, хамт олондоо бүхэл газар бид эвлэрүүлгийг хийх бүрэн боломжтой. Тийм учраас Бурхан энийг бидэнд бүр даатгсан байна. За 19 дугаар ишлэл. Учир нь Бурхан дэлхийг Христ дотор өөртөөгөө эвлэрүүлж тэдний гин бурууг эс тооцсон ба эвлэрлийн үгийг бидэнд даалгасан билээ гэд. Нэгсэндээ биднэрт бас эвлэрлийн ажил даалгасан байна тийм ээ. Мэдээж аливаа юм бас авах, өгөх гэсэн тийм ээ зарчмаар үйлчлэн тийм ээ. Үнэхээр Бурхан бид нарыг гин нүгэлтэйг нь мэдээд хүлээн зөвшөөрөөд бидний Христ хүүгээрээ ингээд авцсан бол бас бидэнд бас Бурханд өгөх зүйл бас байх хэрэгтэй тийм ээ. Тэр өгөх зүйл нь юу вэ? Бидний хувьд Бурханы өмнө өөрийнхөө бүхэл тэр Христэд итгэсэн итгэл болон бүхэл тэр зүйлээ бусдад өгөх хэрэгтэй. Бид нар хүмүүст мөнгө төгрөг
тусламж ямар нэгэн байдлаар дэмжлэг үзүүлэхдээ сэтгэл минь баяр хөөртэй байдаг тийм ээ. Түүнтэй адилхан түүнээс илүү Бурхны хайрыг, Бурхныг алдаршуулах, Бурхны үнэн замыг зааж өгөх тэр бүхэл зүйлийг ярьж өгөх нь бол бидний сайн мэдээ тарах нь бол бидний хамгийн том үйлчлэл юм аа. Тийм учраас та бүхэн бүгдээрээ хүн болгон гэр бүл найз нөхөд бүхэл хүмүүстэйгээ сайн мэдээг бас ярьж өгөөрэй, ярилцж байгаарай. Энэ бол Бурхны даалгасан ажил юм шүү гэж та бүхэнд уриалж байна. За 20. Иймээс бид Христийн төлөөх элчин сайд юм. Хэрв биднэр дамжуулж ятгаж байгаачлан Христийн төлөө та нараас бидгүй Бурхантай эвлэрцгээ. За энд элчин сайд гэж байгаа тийм ээ. Элчин сайд гэдэг бол альва улс орны хоорондын харилцааг тийм ээ зохицуулах төрийн бодлого одоо бизнесийн салбар үед юм уу юу гэдэг бүхэл зүйл төр тийм ээ төлөөлж хооронд нь харилцсан уялдаа нэгсэндээ эвлэрлийн үйлчлэл хийж байгаа төрийн байгууллага тийм ээ. Гэтэл энэ байгууллага яагаад энэ Библиэлд бичигдсэн байна? Яагаад элчин сайд гэдэг нэр томьёо орцсон байна гэхээр бид заавал төрийн албан хаагч, заавал бид төрийн сайд байх албагүй. Хүмүүсийн дотор бас бид Христийн элчин сайд гэдэг нэрээр сууж ирж болж байна. Бид Христийг төлөөлж, бид Христийн биеийг төлөөж, найз нөхөд, нийгэмд, хамт олонд бүхэл байгаа газараа Христийг ярих нь бидний хувьд бол тухайн элчин сайдаа гэж Библиэлд бичигдсэнчлэн бид Христийг төлөөлөх бүрэн эрхтэй юм аа. Христийн авралыг бид зүрхэндээ авсан учраас бид түүний баяр хөөр, түүний авралын үннийг бусад бүхий л хүмүүст Христийг таньж мэдээгүй байгаа улс орон болон өөр үндэстэн, харь үндэстэн бид нар Христийн мэдээг тунхаглах нь бидний хувьд бол эрх мэдэлтэй тэр элчин сайдын эрх хүрийг та бидэнд өгсөн байна. Тэгэхээр та бүхэн бүгдээрээ бас энэ элчин сайдынхаа ажлыг бас хийгээрэй. Зөвхөн гэр орон гэлтгүү, хамт олон гэлтгүү, бүр улс орон тийм ээ. Манайханд бас хил устай олон бодвсралтай залуучууд зөндөө байгаа тийм. Мэдээж тэр олон харь үндэстнүүд болон Бурхныг мэдхгүй байгаа. Тэр хүмүүст бид өөрсдийнхээ бүхий л үйлчлэлээрээ бид нар энэ үргийг гүйцэтгэх нь бас та бидний хувьд бас Бурхны элчин сайд байх тэр эрх мэдэл нь өгөгдсөн байна. Тэгээ та бүхэн бүгдээ энэ үргээ бас хамтдаа гүйцэтгэрэй гэж уриалж байна. За ингээд эндээс хамгийн гол онцлог нь Бурхантай эвлэрцгээ гэж байгаа. Бурхантай эвлэрцгээ гэдэг маань хүн өөрийнхөө бодол одоо миний хувьд ингээд итгэлийн амьдралаа хараад явхаар Бурхантай эвлэрнэхээр одоо би нэг мэдээж бидний хувьд нүдэнд харагдахгүй байгаа хүнтэй би одоо эвлэрлийн гэрээ байгуулах уу яах уу гэдэг одоо тийм ээ төсөөлөл байдаг. Гэхдээ үнэхээр Бурхны үг орж ирээд Бурхантай эвлэрнэ, Бурхны амьдралаа уудлаад Бурхны төлөө залбираад үнэхээр гэр бүл дотоод асуудлаа бүгдийг яриад явах нь үнэхээр Бурхантай эвлэрэх болцсон үнэхээр хүн болгонд байдаг. Тэр бол үнэхээр ерөөлтэй гайхамшигт. Тэгэд бид нар Бурхнытай эвлэрсний дараа мэдээж хамт олон найз нөхдөдтэйгээ бас эвлэрдэг. Яагаад гэвэл бидний харилцаа бидний тойрон байж байгаа, харж байгаа, ажиллаж байгаа бүхэл хүмүүст харагддаг ил байдаг. Есүс Христ болохоор бид нарыг Бурхантай эвлэрнэ, бид нар Бурхны хүмүүстэй эвлэрээгүй байж Бурхан надтай эвлэрнэ гэсэн ойлголт байхгүй тийм ээ. Тэгэхээр хүн болгон өөрийнхөө зүрх сэтгэлийг хинтээ, ямар цаг мөчид, ямар уулзалт хийж байгаа, ямар хандлагаар харилцаж байгаа бүхэл зүйлээ бид хянж байх хэрэгтэй. Яагаад тэгэхээр бид өөрсдийнхөө санаандгүй болон санаантай болон үйлдэлээрээ дамжуулаад хин нэгний гомдоох вэ, хин нэгнийг шархлуулах вэ, хин нэгний үнд бүдрэгч болох вэ гэж бид өөрсдөө боддог. Тэр маань бас үнэхээр ийм сул дорой хүн шүү дээ. Би ямар ч хэний ч юм ямар нэгэн байдлаар гэм нэгэлд уруу татагдах боломж байж магадгүй. Тийм учраас би бол би гэдэг өөрийнхөө хувь хүнийг үгүйсгээд үнэхээр Бурханд 100% бууж өгж, Бурхан та миний амьдралыг, та миний үг үйлдэлийг, та миний бүхэл зүйлийг амьдралын асуудлыг шийдэж өгөөч гэж бид Бурхантай үнэхээр эвлэрч цагаан дугаа өргөх нь бол миний хувьд бол боломжтой юм аа гэж ойлгосоо. За ингээд эвлэрэхэд бас нэг 6 арга зам байна. Мэдээж Бурхантай эвлэрэхэд Библийн үгээр дамжуулаад нэг 6 зүйлийг та бүхэндээ хэлье. Библийн Лук 17 3-аас 4-р ишлэл. За би эндээс уншиж гээ та бүхэн бас гаргаж байгаарай. Болгоомжтой бай. Хэрв ах дүү чинь нүгэл үйлдвэл түүнийг зэмэл, хэрв гимшвэл түүнийг уучлал. Хэрв чиний эсрэг өдөрт 7 удаа нүгэл үйлдчихэд чам руу 7 удаа эргэн ирж би гимшиж байна гэвэл түүнийг уучлаа. Хүмүүсийн хамгийн анхан шатны бол бидний хувьд тийм ээ харилцааны асуудал байдаг тийм ээ. Мэдээж хүн хэлээрээ мал өлөөрөө гэж монголчууд маань ярьдаг тийм ээ.
ярилцаад ойлголцоод шийдэх байтал бас харилцааны асуудлаасаа болоод бид нар хэн нэгний үг үсгийн алдаанаас болоод нэгэндээ гомдох, тунирхах асуудал зөндөө байдаг. Гэхдээ тэр болгон бол мэдээж сул дураа махан бие учраас тэрнийг бид уучлалж ойлгох нь бол Христ итгэгч хүний заавал анхан шатны байх ёстой асуултын чадвар юм аа гэж ойлгож байна. Тийм учраас өнөөдөр Петр өөрөө хэлдэг тийм ээ. Бид хэдэн удаа уучлах вэ Есүсээ? 7 удаа юу? 7-70 дахин удаа юу гэх тийм ээ. Өдөрт энэ дээр хэлсэн байна те. Хэрв чиний эсрэг өдөрт 7 удаа нүгэл үлдчихгээд чам руу 7 удаа ирэн ирж би гимшиж байна гэвэл түүнийг уучлаа гэсэн. Тэгэхээр бол уучлалт бол ямар нэгэн хязгаарлалт байхгүй юм аа. Үнэхээр тэр хүн ямар нэгэн байдлаар гим нүгэл үлдсэн ч байсан Бурхан түүнийг уучлсан учраас түүний гим нүглийг ч гэсэн би бас уучлах ёстой. Бид нар бас өөрсдөө ахан дүүсийн зүрх сэтгэлийг бүгдийг 100% уучлах ёстой юм аа. За хоёрдугаарт нь харамсал гэж байна. 2 дугаар Коринт 7-гийн 8-аас 10. Хэрв би та нарыг загтлаараа гашуудуулсан бол үүндээ харамсахгүй байна. Учир нь тэр загтал хэдийгээр төр зурч гэлээ та нарыг гашуудуулсан гэдгийг би мэдээд үнэндээ харамссан. Та нарыг гашуудуулсандаа бус харин гимштэл чинь гашуудуулсандаа би одоо баярлж байна. Учир нь биднээс болж ямар ч хохирол амсгүй тулд та нар Бурханы хүслийн дагуу гашуудсан юм аа. Бурханы хүслийн дагуух гашуудлал нь үл харамсах гимшлийг бий болгон авралт хүргэдэг, харин ертөнцийн гашуудлал нь үхлийг бий болгодог. Үнэхээр бид нар өнгөрсөн амьдралдаа харамсахгүйгээр амьдрий, харамсахгүйгээр явъя гэсэн олон тийм зориг хувь хүний хувьд бол байдаг тийм. Гэтэл бид нар алдаа хийсэн байдаг. Ямар нэгэн байдлаар бид тэр зүйлдээ харамсдаг хувь хүнийхээ бодлоос ойлгоход. Гэхдээ Бурхан энэ дээр хэлсэн байна. Үнэхээр Бурханы хүслийн дагуух гашуудлал нь бол үл харамсах гимшлийг бий болгож авралт хүргэдэг гэж. Үнэхээр бид нар амьдралдаа Есүс Христэд итгээд үнэхээр үнэн Бурханыг мэдээд Бурханы авралт хүргэх нь бол бидний хувьд ямар нэгэн харамсахгүйгээр амьдрах тэр бидний боддог бодлыг бол өөрчлөхөд хамгийн хангалттай аврал юм аа гэж үзэж байна. За 3 дугаарт нь гимшил Матай 3:1-2. Тэр өдрүүдэд баптист хүртээгч Иохан ирж Идвэн цөлд сургаал айлдаж гимшцгээ Тэнгэрийн хаанчлал ойрхон байна гэж байлаа. За угаасаа та бидний бүхий л амьдрал тийм ээ Бурханы өмнө ирэх хамгийн анхан шатны үлгэр юу вэ гэхээр гимших тийм ээ. Мэдээж бид сул дорой хүн өмнөх амьдралдаа ямар нэгэн алдаа дутагдал бүхэл зүйл байгаа. Тэр бүх асуудлаа Бурханы өмнө гимших нь бидний хувьд бол хамгийн том хийх ёстой нэг атгаар алхам байгаа. Мэдээж энэ дээр баптист Иохан өөрөө тухайн үед Иесус Христийг ирэхээс өмнө сударт бичигдсэний дагуу тийм ээ усаар баптизм хүртэж байсан. Гэхдээ тэр хүмүүст бас хэлжсэн тухай үедээ би бол усаар баптизм хүртэж байна. Миний хойноос ирэх хүн бол галаар баптизм хүртэнэ. Тийм учраас та бүхэн гимшцгээ. Эзнийг таньж мэдгүй байгаа архан дүүсээ эргэцгээ. Гим нүгэлтэй байгаа бол та бүхэн бүгдээрээ гимшцгээ. Эзний өмнө сууцгаая гэдэг уриалгыг бол энд өгсөн байна. Энэ гимшил гэдэг бол бидний хувьд бол өдөр болгон цаг тутам байх итгэгч хүмүүсийн хийж байх алхам юм аа. За 4-р нь гимээ хүлээн зөвшөөрөх. Яаков 5:16 дугаар бүлэг байна. Тийм учраас бие биенээхээ өмнө нүглийн хүлээн зөвшөөрч бие биенийхээ төлөө залбир. Ингэснээрээ та нар эдгээгдэх болоо. Зөвхт хүний залбирал нь үр нөлөөтэй бөгөөд ихийг гүйцэлдүүлж чаднаа. За энэ бол үнэхээр гимшлээ хүлээн зөвшөөрнө гэдэг бол итгэж ахын дүүс дотор бидний хувьд бол хамгийн том баяр хөөртэй асуудал байгаа. Хэрвээ бид Бурханыг мэддэггүй, Бурханыг таньж мэддэггүй бол ямарваа нэгэн харилцааны асуудлаас болоод ямарваа нэгэн үйл өөрчлөлтөөс болоод бид нар харилцаагаа тасалдаг тийм ээ. Харин Есүст итгэснээр бид харилцааны асуудлыг бие биенийхээ гмийг өмнө улайж, хоорондоо ярилцаж бид хоёрын дунд ямар нэгэн асуудал байхгүй бүх зүйл Бурханы өмнө илээр илчлэгдэж ярьж тэр хүнийхээ төлөө сайн сайнхыг өрөөж залбирна гэдэг бол үнэхээр чуулганы болон итгэж ахын дүүсийн болон энэ бол Христ итгэж ахын дүүсийн дотор байдаг хамгийн гоё, хамгийн зөв харилцаа гэж үзэж байгаа. Яагаад тэгэхээр мэдээж нийгэмдэр бол ямар нэгэн харилцааг зохицуулахын тулд сэтгэл зүйчдэр очин нөгөө Бурханыг мэдгүй хүмүүс чинь
өөр асуудлаар шийдэн, стрессээ өөр асуудлаар архитарсаар юм уу? Нэг бол найз нөхдөйгөө шоудах юм уу? Нэг бол хүмүүсийн аль дэлхийн болж бүтэх бүхэл аргаар хэрэлцдэг. Гэхдээ л нөгөө асуудал харилцаа нь гэмээ хүлийн зөвшөөрч чадахгүй байгаа учраас тэр асуудал нь хэврээл байгаад байна. Харин Христ итгэсэн ахын дүүс бид нар болохоор үнэхээр энэ асуудлыг хамгийн гоё, хамгийн зөв шийдэх аргыг Библиэлд өөрөө ингээд заагаад өгсөн учраас бид хоорондоо ярилцаад, өвчлөлцөөд, тэрвэрлцээд, залбираад гол нь Есүс Христийн дотор бидний дунд байхад бидний дунд ямар ч харилцааны асуудал үүсэхгүй маа гэж үзэж байна. За ингээд дөрөвт нь уучлал гэж байна. 5 дугаарт нь Колосай 3:12-13. Тиймээс Бурханаар сонгогдсон, ариун хийгээд хайрлагдсан хүмүүсийн хувьд та нар өрөвч, зүрх инрэл, даруй байдал, дүлгөөн зан, төвчээрийг өмс. Ингэхдээ нэг нэгнээ хүлцэж, бие биеэ уучилж, хэрв хэн нэгэнд чинь нөгөөхөн эсрэг гомдлойвол та нарыг эзэн уучлсны адил та нар бас уучлаа гэж. Мэдээж бидний асуудал, бидний хүүнсийн бодол санаа, бидний дотоод мөн чанар бол сул махан биеийн бодол байдаг учраас хэн нэгэнд гомдох, хэн нэгнийг буруугаар ойлгох, буруу дутуу ярих зүйл байна. Гэхдээ энэ бүхнийг бид Бурханы хайр ивэлэр бид энэ бүхнийг бол уучлах ёстой юм байна. Үнэхээр уучлж бид өөрсдөө чөлөөлөх ёстой юм байна. Яагаад тэгэхээр эзэн биднийг уучлсан байхад та бид бусдыг бол уучлах нь тодорхой шүү дээ. Энийг та бүхэндээ бас нэмжээлж байна. За Матай 6 дугаар бүлгийн 14-15 дугаар ишлэл байна. Учир нь хэрв та нар хүмүүсийг алдааг уучлбал Тэнгэрлэг эцэг тань та нарыг мөн уучлана. Харин хэрв та нар хүмүүсийг уучлахгүй бол эцэг тань мөн та нарын алдааг уучлахгүй гэж. Энэ бол үнэхээр бас хатуу үг байгаа байхгүй юу? Бидний хувьд бол тийм ээ. Мэдээж Бурхан бидний алдааг уучлалцсан байдаг. Бид нар бол Бурханаар уучлагдсан үнэхээр ариун амьтан гэж бид нар өөрсдөө бодоод байдаг. Гэтэл магадгүй би өөрөө дотроо хэн нэгнийг уучлахгүй байх юм бол тэр хүний буруу юм чинь тэр хүн надаас уучлах хэрэгтэй юм чинь гэдэг бардам зангаасаа болоод төөрөгдөж яваад мөнхийн улсын өмнө очиод бид өнөөдөр асуудаг шүү дээ, тийм ээ. За миний амьдрал дуусаад мөнхийн улсын өмнө очиод Христийн амьдралаар Христийн замаар яваад ирсэн гэж бардамнаад очдөг. Гэтэл миний нөгөө бардам зангаас Бурхан асууна. Та тэр хүнийг уучлсан уу? Яагаад тэр хүн чинь өөрөө буруутай юм чинь би тэр хүн өөрөө уучлахгүй байгаа гэвчтэй гэвэл тэр хүн намайг гівгүй. Уучлахгүй нь шүү дээ. Үнэхээр Бурхан биднийг тэгж хайрладаг, тэгж энэ дэлхийн зовлонгоос энэ гим нүгэлтэй амьдралаас чөлөөлчөд байхад чи өчүүхэн тэр нэг найзыг, өчүүхэн тэр нэг ахыгаа, өчүүхэн тийм ихчийгээ уучлж чадахгүй байгаа бол миний зүрх сэтгэл яах вэ? Ямар ч уучлал байхгүй бол үнэхээр хэцүү байдалд орно. Тийм болохоор бид нар гол нь өөртөө уучлж өөрийгөө сайн харагдуулах, өөртөө уучлал сэтгэлтэй байхаа гэхээсээ илүү Бурханы өмнө бид очноо. Бидний итгэгч ахын дүүсийн эцсийн мөнхийн хүсэл бол бид бол мөнхийн улсад амьдрах, мөнхийн улсад Бурханы өмнө Бурхантай хамт уулзах тэр цагт очиход бидний амьдралын гол зорилго байгаа шүү дээ. Өнөөдөр дэлхийн амьдралаар ямар нэгэн байдлаар хүн болгон амьдраад цаг хугацааны дараа бид мөнхийн улсын өмнө очино. Тэр очих цаг хугацаан дээр л бид нар хамгийн том юм буюу энэ уучлалыг бид нар авчиж байх хэрэгтэй дээ. Яагаад тэгэхээр хэрв та нар хүмүүсийг уучлахгүй бол эцэг тань мөн та нарын алдааг уучлахгүй гэхээр. Тэгэхээр энэ ишлийг бариад миний амьдралын хувьд бол миний мөнхийн зорилго бол эзний өмнө очино гэж бодож л байгаа хүн бүрийн хувьд бол хэлэхэд бол та бүхэндээ дамжуулахад миний хувьд хамгийн зүрхэнд ирсэн ишлэл байгаа. Мэдээж бид хүмүүсийн алдаа тэр хүүхдүүд мэдээж хүүхдүүд алдаа гаргадаг, бид нар ээж аваад нь уушлал явдаг штеп. Ах нар алдаа гаргадаг, бидний ах нар гэж ойлгол уушлал явдаг. Эгч нар алдаа гаргадаг, уушлал явдаг. Бид нар өөрсдөө ч гэсэн алдаа гаргадаг, уушлал явдаг. Гэхдээ л бид нар энэ бүх асуудлыг Бурханы өмнө эцсийн цаг мөчид очиод уучлахдаа үнэхээр зүрх сэтгэлээсээ үнэхээр Бурхан энэ үгийг хэлсэн шүү дээ гэдэг байдлыг өнөөдрийн цаг үед бид нар өнөөдөр энэ цаг мөчид хүн болгон бас зүрх сэтгэлдээ хүлээж аваасаа хүн болгоныгаа уучлаарай, хамт байгаа найз нөхдөд хамт олно бүгдийг уучлаарай гэдэг зүрх сэтгэлийг би өгч байна. За ингээд сүүлийнх нь баяр тэмдэглэх дахин нэгдэл буюу тийм ээ. 6 дугаар бүлгийн 15 дугаар ишлэл байна. 6 дугаар бүлгийн 15 дугаар ишлэл. Тэд нар Бурханы өмнө итгэж, Есүс Христосийн нэрээр
Тэр тэдэнд ийм нэгэн сургаалт цэвэрлэл айлдваа. Хэрв та нарын дундаас хэн ч 100 хонтой байтал нэг нь алдагдахад 99 хоноо бэлчээр дөрхөн алдагдсан хоньихоо араас явж түүнийг олтлоо хайдаггүй. Тэгээд хоноо олбол тэр баяртайгаар мөрөндөө тэгнэн гэртээ ирээд анд нөхдөдөө болон хөршүүдтэй хамттан дуудаж би алдагдсан хоноо олсон тул надтай баярлах тун гэж би та нарт хэлье. Мөн түүний адил гимших шаардлагагүй 99 зөвхт хүнээс илүүтэйгээр гимшсэн нэг нүгэлтний төлөө Тэнгэрт илүү баяр хөөр болдгоо гэж. Үнэхээр бид нар Есүс Христийг мэддэг хэрнээ, Бурханыг ойлгодог хэрнээ зөвхт амьдралаар амьдарч байгаа хүмүүс бол үнэхээр сайн байна, окей байна те. Гэтэл Есүс Христийг мэддэггүй, Бурханыг хүлээн зөвшөөрдөг хүн харин энэ 99 хоноо алдаад 99 хоноос орхиод нэг гэмт хүнийг чөлөөлж байгаа тэр баяр хөөр болж байгаа энэ үйл явдлыг харахад үнэхээр Бурханд бол гэмт хүний зүрх гимших тэр ямар их баяр хөөр, ямар их Бурханыг баярлуулдаг вэ гэдгийг эндээс харж болно. Тэгэд миний хувьд бас өөрийнхөө хувийн бодлооч гэсэн ингээд яг та бүхний өмнө гэрчлэл хэлэхэд мэдээж би сүмж болгонд ингээд яваад олон жил болоод үйлчлээд байгаа ч гэсэн миний дотор байгаа энэ зүрх сэтгэл, миний дотор байгаа бүхий зүйлийг эрхэнд эзэн та угааж өгөөч, эзэн та өрөөж өгөөч. Миний дотор байгаа бүхий зүйлийг эзэн та өөрчилж өгөөч. Эзний өмнө суух, залбирах илүү цагийг эндээс гаргах хэрэгтэй юм байна. Яагаад гэвэл надаас илүү, надаас олон хүмүүс Бурхан дээр ирсэн байгаа. Тэр хүмүүс үнэхээр сайхан байгаа. Сайхан Бурханы замаар явж байгаа гэж бодож байгаа. Гэхдээ би бол өөрийнхөө сул дорой 100% Бурханы өмнө бууж өгөх ёстой хүн байна гэдгийг бас та бүхний өмнө гэрчилж байна. Яагаад гэвэл би бол өөрөө сүмж болгонд олон жил явсан, Бурханы өмнө байгаа ч гэсэн мэдээж ивэл ерөөл байна. Хангалттай сайхан гэр бүл байна. Хангалттай сайхан Солонгос улсад ажиллаж байна, амьдарч байна. Эдийн засгийн хувьд бидний нийгмийн байдлаараа бол үнэхээр бид нар хангалттай хамгаалагдсан тийм ээ. Солонгос орн бол өнөөдөр монголчуудын үнэхээр ажиллаж амьдрах таатай нөхцөлтэй байга. Энэ газар ажиллаж амьдарч байгаа үнэхээр талархдаг. Тэгэхдээ зүрх сэтгэлд энэ бүхэнд Бурхандаа би яг Бурханы зөвхт байдлаар 100% явж чадж гэнэ үү? Үнэхээр Бурханы энэ үгэн дээр хэлж байгаа энэ үгийг дамжуулах хэмжээний тийм энэ хэмжээнд очиж гэнэ үү гэдэг нь бол миний хувьд бол их тийм сул байгаа байхгүй юу? Тэгээ би та бүхнийхээ өмнө бас уучлалт гуйж байна. Ягаад тэгэхээр би өөрөө Бурханы өмнө бас уучлалт гуйна, гимээ та нарын өмнө улайлнаа гэдэг бол тийм ээ. Өөрийнхөө зүрх сэтгэлийг Бурханы өмнө тавьж илчилж байна гэдэг нь бол миний хувьд энд зогсох нь миний одоо өөрийн хувь хүний Бурханы бас тийм тогтоосон цаг юм болов уу гэж ойлгож байна. Тэгээ та бүхэн бас уучлаарай, хайр дотроос үлээж аваарай. Үнэхээр би бас Бурханы өмнө сул дорой хүн гэдгийг бол хүлээн зөвшөөрч байгаа. Мэдээж Бурхан хайртай учраас үнэхээр гин нүглээс ухарч чадваас биднийг бол уучлан, намайг уучлахын адил би та бүхний өмнөөс энэ бүхнийг хэл зогсож байна. Тэгээд энэ 6 зүйлээр дамжуулаад Бурхантай эвлэрэх арга замаа гэсэн хичээлийг би өөрийнхөө ойлгосноор бас чадан ядан та бүхэндээ хүргэлээ. Мэдээж чуулган гэдэг бол сүм чуулган гэдэг бол бас сүнслэг пастор, удирдагч тийм ээ. Бурханы үгийг мундаг, номлодог хүмүүсийн зүрх сэтгэлээр бас та бүхнийг бас сүнслэг хэрэгцээг хангаж байх хэрэгтэй тийм том чуулган байх хэрэгтэй. Миний хувьд бол зөвхөн сул дорой махан биетэй нэгэн учраас өөрийнхөө зүгээр л дотор байгаа зүрх сэтгэлд байгаа өөрийнхөө дотор байгаа үг үйлдэлийг л та бүхний өмнө илчилж өгч байгаа нь бол өнөөдрийн та бүхэнд энэ зогсоож байгаа нь бол Бурханы бас нэгэн цаг хугацаа байна гэж хүсэж байна. Ингээд та бүхний өмнө эзэн даатан залбирцгаая. Халелуя. Есүс эзэн минь танд баярлалаа. Та өнөөдөр Галил Монгол чуулганы ахын дүүсийн хүндэтгэлийн ерөөл дотор, хүндэтгэлийн хамтын чуулган дотор ирсэн эзэн танд талархаж байна. Эзэн та өөрийн үгээ өгсөн танд талархаж байна. Эзэн та сул дорой надаар дамжуулж эзэн та ахын дүүст минь нэр хам үгийг дамжуулсан талархаж байна. Тийм ээ эзэн мөн таны өмнө би бас гимшиж байна. Үнэхээр эзэн би өөрөө сул дорой эзэн таны өмнө байх зохисгүй нэгэн эзэн. Эзэн хэдийч эзэн таны авралаар эзэн таны нэгүслэр эзэн энд цагт зогсож эзэн таны үгийг дамжуулж эзэн таны ахын дүүст эзэн танд өөрийнхөө гмийг өөрийнхөө бодлыг өөрийнхөө үйлдэлийг хэлжиж байна эзэн.
Мөнхийн хайртай эзэн ахан дүүсийн мөн зүрх сэтгэлд эзэн та амар тайвныг өгөх болтугай. Тэдний амьдрал дээр эзэн бүхий л цагийг уртсгаж өгөх болтугай. Хүн бор хүүхэд болгон эзэн Иесус Христийг таньж мэдсэн эзэн таны замаар алгасан амар тайван цагуудыг та ерөөн цагах болтугай. Онцгойлон Галил Монгол чуулганы ахан дүүсийн өмнө эзэн та удирдах эзэн та хончлох эзэн та бүхий л зүйлс дээр эзэн та хамт байж өгөөрэй гэж гуйж байна. Сул дорой эзэн хүүгээ өршөөгөөрэй. Бүхий л залбирлыг бидний аврагч эзэн Иесус Христийн нэрээр гуйн залбирлаа.